За сайн байцгаана та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva hack хичээлийн айлч доороор та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За ийм одоо 3 юм дээр тийм ээ энэ хүний толгойг юунаас нь ингэж илүү гаргаад ингэж хийсэн байгаа. За Орхон Баяр маань төрөөсөө очиасаас Орхон Баярын зургийг нөгөө зурулаад бас яг энэ юугаар хийсэн. За Орхон Баяр друулыг илүү гоё ажилласан. За энийг бүгдээр яаж хийснийг харъя. За дараа нь шүү бас ийм эффект бас оруулж болд юм байна. Яг ийм юутэй арамтай юм шиг тийм ээ зуран дотор арамтай юм шиг тэгээд яг нь тэрэн дотроо бас үсэг оруулаад ингээд энийг ингэж хийсэн баа. За энийг яаж хийснийг үзүүлье. За 3 дугаарт нь болохоор за манай нэг энэ Монгол гэсэн Монголиа гэсэн юун дотор нэг ийм Чингис хааны ийм зурагтай тэгээд ийм Адитасын фотолог гэдэг аахгүй. Тэгээ энийгээ би бас сая энэ юун дотор оруулаад энэ модель дотор ингээд өмсгдөг ийм модельтэй зураг оруулаад тэгээд яг нь өөрхөн бүтээлтэй юуныг оруулаад нөгөө модельнтэй өмсүүлчихдэг. За ийм ап байна. За энийг та бүхэнтэй үзүүлье. За ингээд 3 зүйлийг үзүүлье. За тэгээд эхлээд бүгд Орхон Баяраа хий. За Орхон Баярын зургийг бол би AI-аар зурулсан баа. Жоод Орхон Баярын зургийг оруулчихъя. За Орхон Баярыг би яг нэг Монголынхаа төрийн талбайны өмнө тийм ээ дивж байгаагаар ингэж зурулсан баа. За энийгээ тэгээ бид нар яах вэ гэхээр энэ зургаа ингээд 2 3 4 ингээд 4 хувилчин. За тэгээд эхний зурнаас бусдын хажууд нь оруулжаад эхний зургаа бол яг нөө ингээд нэг жоох юу оруулна. За ингээд тайрч өгөн заяа. За тэгээд дараагийн 2 дахь зураг орж ирлээ. За 2 дахь зураг оруулж ирж хагаад энээсээ жоохон зай аваад за тэгээд толгойг нь жоохон ингэж оруулаасаад за тэгээд ингээд жоохон урт оруулчихна. За 3 дахь зураг болохоор энэ том зурагнаас эхлээд нэг жоохон ингэж жоохон оруулаад за тэгээд энэний жижигтэй яхнаа зэрэгцүүлнэ. За ингээд. За тэгээд энэ хамгийн сүүлийн зураг бол яхнаа манай дээдлийн зураг. За энийхээ артлын арилгач нь. За тэгээд яхнаа Орхон Баяр маань ерөнхийдөө бол энэ юуныхаа талбарын дээрээ зурагныхаасаа ингээд гараад тийм ээ урталт нь ингэж дивж байгаа юм шиг ийм гоё эффект орсон баа. За тэгээд би дээр нь бас яхнаа юуны нэрийг бас ингээд оруулсан баа. За ингээд яхнаа энэ бас ингээд явал бас гоё эффект орсон байгаа. За дараагийнх нь болохоор манай Чингис хааныхаа зургийг юу асан байгаа. За би болохоор нөгөө энэ фотос руу орж жагаад энэ Чингис хааны тийм ээ энэ хөшөө байгаа шүү дээ манай. За энэ хөшөөний зургийг яг ингээд голыг нь олоод ингээд оруулсан байгаа. За тэгээд юутай бас яг ингээд голыг ерөнхийдөө олоод ингээд харуулчихна. За тэгээ нэг 2 хуульч дараа нь хавийн зураг нь хэрэг болно гэж үзэж байгаа. За тэгээ энэ дээрээ бид нэ элемент рүүгээ орж агаад юу яа? Shape аав. За shape дээр юм дөрвөлжин shape авчин тийм ээ. За тэгээ нэгээ бид нар хөшөөгийн жоохон ингэж хаасан маягтай. За тэгээ голыг бас олно. За ингээд яхнаа. Нэгээ бид нар цагаан өнгөтэй хийн. За тэгээд энийгээ бид нар дахиад 2 хувилч энэ цааныгаа 2 хувилна. За энэ наатлынх нь хэсгийг нь болохоор бид нэр хар болгоод за тийм ингээд жоохон яарчдаг. За бас энийг бас ингээ хар юуг нь голыг нь оруулчихна. За текст дээрээ бид нар Монголиа гэж. За тэгээ энийг бид нар яачи ийм босоо фондор авчи. За өнгийн бас яах нь хар өнгөтэй аваад за энэ өнгийн бид нар хар өнгөтэй болох ёстой. За тэгээ бид нар ап руугаа очиж жоод shape cut out гэсэн cut out гэсэн юугаар орно. За тэгээд юугаас export гэдэг. За энэ дээрээ бид нар юу яах хэрэгтэй? Page сонгож өгнө. За энэ дээрээ current page гэж сонгоод за тэгээд export гэдэг.
За тэгээ бид бүдний яхна мягаан өнгөөр олуулчихна. За тэгээ яхна бид нар дизайн гэдэг дизайн лого нэмнэ. За ингээд дизайн лого энэ маань ингээд ороод ирж байгааз. За тэгэнгүүт яхна энэ зураг аваад дээр нь тавьчихна. За тэгээд яхна юуны хаарталт нь оруулчихна. За ингэм бол яхна энэ бас юм арамын дотор тэгээ энэ бас ингээд дотроо Монголиа гэж бичигдээд бас юм гоё эффект орсон байгаа. За энэ бас надад их зүгээр санагдлаа. За гуравдугаар нь болохоор энэ ийм нэг try on гэсэн юм ап байгаа. За бүгд тэрэлтэнд ороодох ап гэдэг тийм ээ. За тэгж жаад дээр try on гэж бичингүүд ийм ап байгаа. За ёо. За энийг би болохоор сая яах вэ гэхээр энэ дээр бид нэр за go back гэж орж аваад хаяа найрлах чи. За эхнийх дээр нь бол модель руу оруулан дараагийнх дээр нь яхна бид нар нөгөө рекламдж байгаа хувцсныхаа зургийг оруулах хэрэгтэй байгаа. За би болохоор энэ дээр нь бас нэг зуруулаад нэг юм залуу ингээ оруулсан. За энэ дээр нь болохоор би өөрийнхөө нөгөө тэр саяын тэр Чингис хааны зургтай бутулка оруулчлаа. За одоо тэгээ яхна тэгээ энэ хоёрыгаа ингээд за надад болохоор юу яцсан байна, кредит ба дууссан байна, нэг л удаа оролцдог юм байна. Та нар тэгээд яхна try on гэд ингээд дараарай. За тэгэнгүүт чинь яах вэ гэхээр яг одоо энэ зургийг бол ингэж гаргаж өгнө. Эмийн эрхтэйг тэгээ энд нь болохоор нэг подолкныхаа зургийг оруулах хэрэгтэй шүү. За миний болохоор кредит дууссан байна. За тийм та нар болохоор кредит юу try on гэдэг тэгэнгүүт яхна тэр энэ модель чинь энэ подолк гэж өмсөд ингэж шууд гараад ирнэ. За юу. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяртай.